Томчууд хүүхдээ ирэхээр том зүйл төсөөлдгөө. Тэгвэл хүүхдүүдийн нүдээр ирэх гэдэг бол дуртай зүйлээ хийхээ болох яагаад гэх хариултгүй асуултууд юм. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөө тулгардаг бэрхшээлээ бичиж зурсан номын нээлт өнөөдөр боллоо. Хүүхдүүд эрхээ мэдээ, эрхээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус номыг бүтээсэн байна. За үзэгчдээ миний гарт байгаа миний дуу хоолой бидний эрх гэх энэ номыг бол хөгжлийн бэрхшээлтэй 70 хүүхдүүд бүтээсэн. Тэд өдөр тутам өөрсдөө тулгардаг бэрхшээлийнхаа талаар үгээр болон зургаар илэрхийлсэн байгаа юм. Үүнээс та бүхэнд би 2 түүхийг уншиж сонирхуулъя. Зарим дэлгүүрүүдийн хаалга бүтэн онгоодгүй яг л тэрэгэнцэртэй хүн битгий ороорой гэж байгаа мэт. Өөр нэгэн түүх гудамжинд хүмүүс над руу удаан ширтгэд би өөрийгөө буруу зүйл хийсэн юм шиг мэдэрдэг. Би ингээд эхлээ ном бичнэ гэж би мэдээгүй. Тэгээд уран заяа багшаа ингээд би ийм хүн яд явдалтай туулж илээ гэсэн чинь тэр бүгдийг нэггүй тэмдэглэж аваад бичсэн мэлээ. Миний боо ингээд 2 зургийг минь би оруулчихсан байсан. Үгүй би гэсэн билүү гэдэг. Тэгэл хацуулаач. Би зурлаа гэдэг. Үнэхээр гайхалтай. Гоё л байна. Яг л нөгөө өөрийн гэсэн номтой юм шиг боломжж байна надад. Хүүхдүүд бол битэл муу хүүхдүүд байгаасай л гэж бодож байна. Битэл үйт ингэж хэлэх болоосай л гэж гуйж байна. Гоё. Номтор гоё юм. Би бас таартай. Яг гоё байдаг. Бид хэд ихний ээлжид нөгөө судалгааны зорилгоор цоглуулж ирсэн мэдээллүүдийг цоглуулж ирсэн. Тэгээд явандаа нөгөө юмаа ингээд харангууд энэ чинь эргээд хүүхдийн ертөнц цаад байгаа байхгүй юу. Тэнгүүд хүүхдийн ертөнцид хүүхдүүд цахим хэрэглээг юу гэж үзэж байна, гэр бүлийн харилцааг юу гэж үзэж байна, нийгмийг юу гэж бодож байна, улс төрийг юу гэж бодож байна. За эргээд нөгөө өөрөө тэнд Монгол улсын иргэнийхээ хувьд өөрөө хаана байгаа вэ гэдгээ эрэлхийлж байгаа тийм одоо мэдрэмжүүд маш их байсан. Тэгэхээр энүүнийг ингээд эмхэтгээд гаргачих юм бол дараагийн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх мэдлэг ойлголтыг олон нийтэд хүргэхэд маш том нөлөөлөл болох юм болов уу гэж нэгдүгээрт бодсон. Өсвөр насны хүүхдүүд өөрөө мэдэх гээд байдаг те өөрөө шийдвэрээ гаргах гээд байдаг. Тэгэхээр ээж аав нь ойлгодоггүй. За тэгээ яг энэ насн дээр чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ байдлыг илүү хүнд тусдаг юм байна л та. Тэгэхээр бид нэр энэ нөхцөл байдал дээр тулгуурлаж манай хөтөлбөр маань хэрэгжиж байгаа. Тэгээд одоо би ч гэсэн ингээд энэ хөтөлбөр дээр ажиллаад хүүхдүүдийн талаар аюул сайн мэдлэгтэй гэж бодож исэн ч гэсэн энэ номноос тэдний ингээд нөгөө ертөнцийг харж байгаа те юмыг хүлээж авч байгаа байдал их өөр юм аа гэдгийг одоо энэ номноос бид нэр олж харж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхээ мэдээ эрхээ хэрэгжүүлэх хөтөлбөр 3 дахь жилд хэрэгжиж байна. Тиймээс тэд 3 жилийн ажлаа ном гаргахад өгнөжээ. Мөн номыг улсын хурлын гишүүд болон шийдвэр гаргагчдад хүргэхээр зорж байна. Учир нь тус номыг уншсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлуудыг тэдний нүдээр харах боломж бүтэх юм а.